Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoko гэдэг урамшууллын кодыг хийж урамшуул авах боломжтой. 1480 он Румын улс хунтайж увлаад хайр технэр Элизабетийн хамт аз жаргалтайгаар амьдарч хайр сэтгэлийнхээ бэлэгдэл болгон түүнд жижиг хөгжмийн хайрцаг бэлгэллээ. Гэтэл нэгэн өдөр тэднийг дотносож байх үед хүлэг баатрууд орж ирэн Владыг дайнд явах болсныг дуулан авч явв. Улс оронд үүмийн нэгдэж дайснууд ойртож байсан тул Влад ч эхнэрээ аюулгүй байлгах үүднээс өөр цайз руу нүүлэхийг цэргүүдэд тушаагаад явгаасаа өмнө Ромын папаас адилслал хүртэж эхнэрээ ч мөн ариун ивэлдээ багтаахыг гуйлаа. Ингээд Элизабетийг ойн дундуур явж байтал модон дунд нуугдсан дайсны цэргүүд гинэт гарч ирэн хоёр хамгаалагчийг нь харван унгахан тэр харин бусад хамгаалагчид нь тулдгаар үлдэж Элизабетийг цааш ганцаарангийн явууллаа. Энэ үед ойн захад Влад тостой торхнуудыг хаглан галт тавь дайсны армийн замыг хаан тусгаарлжээ. Ширүүн тулаан чиглэж хоёр талаас олон хүн гүхэж үргэцэн ч Владын найрам ур чадвар багийн ажиллагааныхаа ачаар давуу байдлаа хадгалж чадлаа. Хэсэг хугацааны дараа Влад болон түүний цэргүүд дайсны хааны өмнө гарч ирэхдээ бүх өрсөлдөгчийнхөө толгойг жадны үзүрт үлгсэн байв. Гэвч яг энэ ялтын өчөд эхнэрлүү нь халдлах хийсэн тухай мэдэрч Влад ч түүнийг олохоор яаран хөдлөв. Тэр хооронд Элизабет дайсны цэргүүдэд хөөгдөн давхиж байх ба мөн энэхүү газар нь чонын ой гэдгээрээ алдартай бөгөөд засан дор олон мянган баавгын хавх нуусан газар болж таарав. Элизабет хэдийг хавхнаас чадварлаг болсон ч түүний хөөж явсан хоёр цэрэг болон эцэст нь түүний морьч хавханд орчихон тэр. Харин Элизабетийг газар унахад дайснууд илдээ ашиглан засан дорох хавхыг шалгасаар түүнийг бүсэлж эхлэх ба тэрээр зүгтхийг оролцсон боловч өөрөө ч мөн хавхан дээр гიშгчхэн тэр. Ингээд Владыг ирэх үед түүний морьч мөн баавгын хавханд өртөн унах боловч тэрээр цааш явнаар үргэлжлүүлж удалгүй дайсны хоёр цэрэгтэй тултан тэднийг хормын дүдэд дарж авав. Гэвч Элизабет руу дөхөж буй цэргийг алхахаар шийдсэн Владын илд санамсаргүй байдлаар эхнэрийг нь ч мөн нэвт хатгчихдаг ба Влад ч үхэж буй эхнэрээ тэрвэн уй хашуунд автаж өрхөв. Үүний дараа Влад дахин пап дээр очиж бурхны нэрийн өмнөөс олон хүнийг алж байхад эхнэрийг нь хамгаалаагүйд хилэгнэн бурхныг буруутгах нь тэрээр Элизабетийг буцааж авчрахыг түүнээс шаардсан ч пап ийм гайхамшигыг бүтээж чадахгүй гэдгээ хэллээ. Харин үүнд уралсан Влад папыг загалмайгаар цохиж хөнөөгөөд Элизабет буцаж ирэхгүй л бол бурхныг дагахаа болно гэдгээ тунхаглав. Гэтэл гинэт өрөөнд хүчтэй салхи тэгдэж Есүсийн хөшөөнөөс нулимс уршиж эхэлсэн ч Влад үүнийг бахархалтайгаар харж зогссон тул айд сандарсан цэргүүд нь түүнийг сүмээс чирч гаргахад хүрчээ. Энэ явдлаас 400 жилийн дараа Франц улсад нэгэн санваартан сэтгэцийн эмнэлэгт цочилж доктор Дюмонтын уулзахад доктор түүнд Английн хатан хааны санаа хүртэл зовоож буй маш эмзэг тохиолдлын талаар ярина. Тэд эмнэлгийн коридороор алхаж явхад олон арван сэтгцийн өвчтэй хүмүүс авирлаж эмч нар тэднийг ширүүнээр чирж гулдарч байлаа. Эцэст нь тэд хонглоор уруудан Мария гэх эмэгтэйг гинжлэн хорсон өрөөнд ирлээ. Мария бол Итали эмэгтэй бөгөөд хатан хааны аж хүүтэй сүй тавьсан нэгэн байжээ. Тэрээр сүмд дургуйцсан тул хормыг гэр бүлийн эдлэн газарт хийрсэн боловч сүйт залуу нь адис хүртгээр хамлам авчирхад Мария түүнийг хараад шууд л ухаан мэдрэлгүй боллоо орилж эхэлжээ. Бүртгэлээс үзэхэд тэр 1759 онд төрсэн буюу 130 настай гэсэн үг боловч түүний нас болон бурхны эд зүйлсээс харшилж буй байдал нь түүнийг чөтгөрийн бүтээл байж магадгүй гэсэн сэжгийг төрүүлв. Ийхүү ирчүүдийг ярилцаж байхад Мария сэрж тэдэн рүү эсгэрэх мэт муухай дуугархад санвартан ч түүнийг сайдар ажиглаад соёог нь анзаарч түүнийг цус сорогч хэмээн дүгнэлээ. Мөн тэрээр Марияг амьдараа баригдсан анхны цус сорогч гэдгийг тайлбарлаад цус сорогчид гэрэлд гарч чаддагч нарны шууд тусгалыг дэвсвэрлэдэггүй гэдгийг хэлв. Үүнийгээ ч батлахын тулд тэрээр цон хонгойлоход нарны тусгал Мариягийн арсыг тэр даруй түлж эхэллээ. Санвартан түүний нүүрний өмнө загалмай барихад загалмайч мөн шатаж эхлэв. Дараа нь тэр Дюмоны туслах Саймонны хурууг цусаж хідэн тусал цусыг Мариягийн ам руу тусааж түүнийг хамтран ажиллахыг шаардав. Мөн санвартан түүний хүзүүг шалгаж цус сорогч болгон хувиргасан хазалтын сорвиг нь олоод сүм хийд олон зууны турш цус сорогчдтой тэмцэж ирсэн ч эхлэлийг
тавьсан анхны цус сорогчийг хараахан олж чадаагүй байгаагаа тайлбарлав. Гэтэл илүү их цус авахыг хүссэн Мария анхдагч цус сорогч бол миний эзэн бөгөөд удахгүй гүнжээ хайхаар энэ хотод ирнэ хэмээн хэлхэн тэр. Энэ үеэр Джонатан гихэр шөнөөр ой дундуур аялж байтал гинтэл сүх тэрэгний жолооч цогсож удахгүй чоннууд гарч ирэхтүүл цааш явж чадахгүй гэдгээ хэлээд Джонатаныг ачаа тийш бамбар загалмайн хамт үлдээгээд явчихв. Харин Джонатан бамбараараа чоннуудыг айлхан холдуулсаар явган аялж нэгэн том цайзад хүрлээ. Түүнийг үүдээр ороход хаалганууд өөрсдөө нэгдсээр түүнийг дагтан дээр хүн хүлээж буй өрөөнд оруулах боловч нөгөө хүн нь аянга цагтай зэрэгцэн алга болчихын тэр. Гэтэл гинтэл Джонатаныг хин нэгэн гарч ирэн цочоох ба өөрийгөө хунтайж Влад буюу гүн Дракула хэмээн танилцуулав. Ийхүү тэд ширээний ард суугаад Джонатан амттай холон сэтгэл хангалуун байх боловч Дракула юу ч идэхгүй байлаа. Мөн Дракула гараа тогтвол Джонатан руу тавг гулсан ирэхэд тэрээр зүгээр л нэг илэв хэмээн бодно. Дараа нь Джонатан зүгнээсээ бичиг баримт хайж байх зур Дракула сэрэгээр харах алж гараараа базалж цусыг нь аяндаа хийн улаа. Харин Джонатан түүнд Парис дахь Дракулагийн эзэмшлийн хуучин сүмийн худалдан авч имлэг болгох сонирхолтой байгаагаа тайлбарлана. Мөн илүү олон бичиг баримт гаргаж байхдаа Джонатан санамсаргүй загалмайгаа унгаачихдаг ба Дракулач түүнээс шүтлэгтэй эсхийг нь асуухад Джонатан үгүйгээд үүнийг жолооч нь өгсөн хэмээн хэлв. Гэтэл Дракула дахин гараа тохиж загалмайг гал руу шидээ. Гинтэл Джонатаны хажууд гарч ирэн унтах цаг болсныг хэлж түүнийг зочоож орхив. Ингээд Джонатаныг өрөөнд нь хүргэж өгсөний дараа Дракула түүнийг шүн өрөөнөөс гарахгүй байхыг сануулад дараа нь хоолны өрөөндөө буцаж ирэн жүгтөрийн хөшөөндөө түүнийг харж байхыг тушаалаа. Харин Джонатан өрөөнд их нэгэн номноос цайзын түүхийг өгүүлсэн бичвэрийг уншиж эхлэхэд тэнд залуу Владын зураг байсан ч гүнжийн хүрэг алга болсон байлаа. Энэ хооронд санваартан Мариягийн сүйд залуу Хенритэй уулзаж Мария бие бэлтрийн хувьд эрүүл байгаач түүнд шүглсэн жүгтэрийг зайлуулахаар ажиллаж байгаагаа хэлнэ. Дараа нь санваартан илүү их сэжүүр олохоор Мариягийн өрөөг нэгжиж байгаад өнөөх номноос алга болсон Элизабетийн хүрэгтэй хуудсыг оллоо. За ингээд Джонатан ч яаж зүгээр байх вэ? Шүүн донд өрөөнөөсөө гарч нэг хаалганы цаанаас гэрэл гарч байхыг хараад тийш чиглэн явсаар нэгэн тансаг өрөөнд ирлээ. Тэрээр өрөөний голд буй авсыг онгойлгоход Дракулаг унтаж байхыг харах ба гүнч түүнд өрөөнөөсөө гарах хэрэггүй байсныг сануулж жүгтэрийн хөшөө Джонатаныг зохин ухаан алдууллаа. Джонатан сэрэгтээ өөрийгөө жүгтэрийн хөшөөнүүдэд гинжлүүлсэн байхыг мэдлээ. Мөн тэд түүнийг толгоогоор нь уруу харуулан дүүжилж Дракулаг хүзүүг нь зүсэж цусыг нь аяган тусаана. Харин Джонатан бурхан яаж ийм амьтныг бүтээж чадсныг гайхад Дракула маш шивгүүгээр инээж түүнээс эцсийн хүслийг нь асуулаа. Харин Джонатан Дракулагийн түүхийг мэдхийг хүссэн. Энэ санаач Дракулад зугаатай санагдаж хөшөөнүүдэд түүнийг болгохыг тушаав. Ингээд Дракула Элизабетийн оршуулгыг дурсаж болсон явдлыг хуваалцсан. Тэрээр цэвэр ариун сүнс дахин төрдөг гэдгийг мэддэг тул үүнийг л хүлээж олон зууныг өнгөрөөснөө тайлбарлав. Мөн хар дахлын үеэр эмэгтэйчүүдийн бараг тал нь өгөж үлдсэн тал нь ариун дагшин газруудад хорогдож байсан тул хайхад их л хэцүү байж л дээ. Ийхүү тэрээр маш их ганцаардаж өгөж чаддаг хүмүүст атаархаж эхэлсэн бөгөөд нэг өдөр тэрээр Элизабетийн бушин дээр унтаад маргааш нь зөвхрөнгөө баран сэрж цонхоор үсэрч амиа югүүдхийг завдсан ч амьд үлджээ. Мөн тэр дахин оролдон хичнээн удаа унсан ч үргэлжил амьд үлдсээр л байлаа. Ингээд дэлхийг тэр чигтэн самнаж чадахгүй тул Дракула Элизабетийг өөртөө татах төлөвлөгөө боловсруулж 100 гаруй жилийн турш хамгийн алдартай цэцэрлэгүүдийн шидэт цэцэгсийг ашиглан онцгой үнэртэн гаргаж авчээ. Эцэст нь тэр Италид үнэртэй усаа туршиж үзэхэд эмэгтэйчүүд тэр даруйл түүнийг дагаж эхлэв. Уг үнэрт нь маш хүчтэй байсан тул Дракула үдэшлэгт очихтол бүгд түүний хяналтанд орж төгс цогцолтойгоор бүжгэлдэг байлаа. Нэгэн өдөр тэрээр Версальд байхдаа Элизабетийг оллоо хэмээн бодсон ч харамсалтай нь тэр эмэгтэй эхнэр нь биш байж таарч л дээ. Ингээд энэ алдаан түүнийг маш ихээр гониглуулж тэрээр хайр дурлал биш харин садар самуунаар л дүүрэн үдэшлэг рүү шилжин явж байснаа ухааржээ. Ийхүү тэрээр өөрөө хайхаа зогсоож бусдаар хайлахаар шийдчихлээ. Мөн үдэшлэгийн дундуур Дракула өрөөндих бүх эмэгтэйчүүдийг тэр дундаа
Марияг хазаж цус сорогч болгожээ. Дараа нь Дракула Элизабетийн булшинд эргэн ирж авсыг нэвтлэн нээхэд дотор нь зөвхөн Элизабетийн үнсэл үлдсэн байлаа. Үүнд зочирсан тэрээр цайзаасаа дахин хизээж гарахгүй хэмээн шийдэх ба жигдэрийн хөшөөнүүд түүнд эд баялаг авчирч зарцлах бол түүний цус сорогчид хайгуулыг нь үргэлжлүүлэх болжээ. Ингээд одоо цагт ирэхэд Джонатан өөрөө сүй тавьсан тул ийм хүчтэй хайрыг ойлгож байдаг хэмээн хэлээд зүйлтэнд буй сүйд бүсгүй Минагийнхаа зургийг үзүүллээ. Харин Дракула зургийг нь харангуйтаа шууд л энэ эмэгтэй бол эхнэрийнх нь хойдор болохыг ухааран сэтгэл нь хөдөлж хайрт эхнэртэй нь дахин уулзуулж өгсөн талархаж Джонатаныг амьд үлдээхээр шийдэв. Дараа нь тэрээр бүх чулуун хөшөөнүүдэд дуудаж Элизабеттэй уулзахаасаа өмнө үзэсгэлэнтэй болохын тулд их хэмжээний цус авчрахыг шаардлаа. Нөгөө талд Санвартан өнөөх олсон хөргөө Дюмонд үзүүлж Дракулаг барихын тулд яг ийм төрхтэй эмэгтэйг олох хэрэгтэйг хэлв. Мөн тэд Дракулаг алвал түүний бүтээсэн бүх цус сорогчид дахин хүн болно гэдэгт ч итгэлтэй байлаа. Яг энэ мөчөд Саймон орж ирээд хөргийг харснаа зочдын өрөөнд үүнтэй яг ижилхэн эмэгтэй байгааг хэлнэ. Ингээд Дюмон Санвартан хоёр нөгөө өрөө рүү яаран ороход Мина дүрээрээ байж байх ба тэрээр өөрийгөө Мариягийн дотны найз гэдгээ тайлбарлав. Тэд хэд хоногийн өмнө үдшилтгээр танилцсан бөгөөд Мария үргэлжлэл сайхан ажтай байдаг байсан ч хормын үеэр хамбал амыг хармагцаал ухаан санаагаа алдсан гэлээ. Харин нөгөө талд Дракула сүмд орон гэргүй хүний дүрд хувиран очиход Глиманаар түүнийг оргинохыг зөвшөөрөв. Гэвч тэр сүмд ормогцоо дүрийг хувиргаж Есүсийн хөшөөн дээр үнэртэй усаа цацгад сүмийн бүх Глиманаар тийш гүйлдэн хүсэл тачаалтан автан өвдөх сүгдэж удалгүй Дракулагийн анхаарлыг татах гэж зөвхрөнгөө барж байхад Дракулаач эргэлзэлгүйгээр тэдний цусаар холлож эхэллээ. Харин цайзад ганцаар улсан Джонатан хүнжлөө шидэн багаж хэрэгслийг өөртөө ордуулж гинжээ тасалж чадав. Ийхүү жөтгөрийн хөшөөг орж ирэхэд Джонатан цонхоор гарах ба хөшөөч тэр даруйдаал хүнжлийг даслан түүний тулгуурыг өвөө хийгч Джонатан амжиж ханаас зүгдэж чадлаа. Жөтгөрийн хөшөөнүүд нүхээр дамжин түүнд хүрэхийг оролцсон ч чадаагүй тул нэг нь дэгээгээр зохиж түүнийг унахад Джонатан ч засан дээр өнхөрч хөлдөө нууран дээр очиж зогсов. Дараа нь хөшөө түүнийг даах гэж оролдох үед мөс цөмөрч тэрээр живсэн тул бусдын түүн рүү хэрхэн хүрэхээ мэдэхгүй байгааг анзаарсан Джонатан ч айдасгүйгээр алхаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа Дракула сэтгцэн эмнэлэгт залуу эрүүл төрхтэйгээр ирж үнэртэй усаа ашиглан Саймоныг удирдах Мариягийн өрөө рүү газарчлуулав. Марияч Дракулад Элизабетийг олсон гэдгийг хэлэхэд тэрээр шагнал болгон Саймоны цусыг уухыг зөвшөөрөв. Өглөө нь Санвартан судалгаа хийж байгаад Владийн зургийг олжээ. Гэвч түүнийг эмнэлэгт ирэхэд Дюмон Мариянаар алга болсон. Мөн Саймон цус сорогч болж орондоо хүлүүлсэн тухай дуулах нь тэр. Харин Санвартан Саймоны соёо болон хувцснаас нь үнэртэх хурц үнрийг анзаарч Марияг авч явсан халдагчийн тодорхойлтыг сонсоод Мина аюуларсан болохыг шууд л ухаарлаа. Үзэгдэл солигдож Мина хаалга тогших чимээнээр онгойлгохдоо эрүү саруул харагдах Марияг хараад зочирдож орхив. Харин Мария Дюмон түүнийг эмнэлгээс гаргасан. Мөн Минатай уулзахыг маш их хүсэж буй нэгэн найз нь байгааг хэлж түүнийг гоёмсох хувцас өмсгийг хятгалаа. Дараа нь бүсгүйчүүд Дракулагийн хүлээж буй зочид буудлын руу явах ба энэ л үед эхнэрийнхээ царайг дахин харсан Дракулагийн сэтгэлэн догдолж нулимс туслууллаа. Ингээд Минаг магтаалаар болсны дараа Дракула түүний гарыг үнсгэхэд Мина гинтэл тэдний хамтдаа байсан дүр зургуудыг оюун бодолтой олж харав. Үүнд эвгүүцсэн Минач гараа татаж аваад Мариятай хамт цааш баяр үзгээр явлаа. Харин Дракула тэднийг дахад бүсгүйчүүд хоол идэж тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь аимшигын байшин руу орохдоо бүсгүйчүүд санамсаргүйгээр салж Мина төөрчөгдөв. Хуурамч арга яснаас цоцсон тэрээр хашгирахад Дракула тэр даруй хажууд нь гарч ирж түүнийг гаргалаа. Мөн буудлагын цэг дээр Дракула түнд хэрхэн буудахыг зааж өгөх ба түүний твэрт байхдаа Мина өнгөрсөн үеийн өөр нэгэн дүр зургийг олж харав. Дараа нь Дракула түүнийг солиуд буудахыг хүлээнгээ зочид буудлын өрөөндөө амрахыг урлаа. Ийхүү Мина Дракула хоёр хэсэг ярилцаж Дракулач түүнд өнөх хөгжмийн харьцаа үзүүлж аяыг нь тоглоулахад энэ нь Минад их л танил санагдаж
Элизабет байх үеийнх нь дүр зургууд харагдаж эхэллээ. Гэтэл Мина даруй ухарч Дракулаг өөрт нь хараал хийсэн хэмээн буруутгахад Дракула Элизабетийн түүх болон түүнийг дахин түрхийг хүлээж байсан тухайга хэлхийг оролцсонч Мина өөрийгөө зүгээр л Мина байна. Юун Элизабет энтер гэдэл уурлаж гарав. Ингээд Дракула яриагаа өндөрлөж түүнд хөгжмийн харцгийг бэлгэлэхэд Марияч Минад солиод үзүүлэхээр давуулж явлаа. Шөнө дунд Дракула Минаг гэрт нь хүргэж өгөөд нүүрэндээ инээмсэглэл тодруулан үлдэх боловч түүний аз жаргал зочны өрөөнд өвчтэй Джонатныг асарч буй Санвартан болон Дюмо хоёрыг хараад зочрлоор солигдхон тэр. Санвартан сүйд залууд нь юу тохиолдсныг хэлэхэд Мина Дракулаг харгас хэрцгий нэгэн гэд итгэхээс татгалзсан. Тиймээс Санвартан Дракула бол хүний цусаар хоолдог. Тэрч бүхэл хохирогчтой удирдахын тулд үнэртэй ус ашигладаг цус сорогч гэдгийг тайлбарлахад хүрлээ. Мөн тэрээр Минагийн хүзүүг шалгаж хадсан сорио байхгүй хараад сайныг тайвшрав. Үүнийг мэдсэн Минач уйлан өрөөндөө орж хөгжмийн харцгийг нээхэд тэрээр Элизабетийн дурсамжуудыг харсаар байх бөгөөд Дракула хажууд нь гарч ирэхдээ нэг юм ухаан оров. Гэвч Мина Дракулаг өөрийг нь хуурсан хэмээн буруутгахад Дракула хизээч үнэртэй ус ашиглаагүй гэдгээ баталж цавыг нь гал руу шидчихв. Мөн Мина цус сордог тухай дуртахад Дракула үүнийг хийдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийг нь хизээч хохирогч нь болохгүй хэмээн амлана. Энэ үед Минагийн хамраас цус гарахад Дракула цусыг нь хуруугаараа авч долоох ба дараа нь тэр түүний гарыг барьж романтик үгс хэлэхэд өнгөрсөн үеийн дүр зураг дахин ирлээ. Эцэст нь Элизабетэд хэлсэн сүүлчийн үгсийг нь сонсоод Мина тэрхүү дурсамжуудыг өөрийнх нь хэмээн хүлээн зөвшөөрч Дракулаг хайрт минь хэмээн дуудан үнсэлцөв. Ийхүү тэд илүү дотносож Минач мөнх амьдралыг хүсгэд Дракула түүнийг хазаж хувиргалаа. Яг тэр мөчид Санвартан эмнэлэгт үнэрсэн өнөөх үнэртнийг мэдэрч Дракула байшинд байгааг ухаарна. Тэр буу авч Минагийн унтлагын өрөөрөө гүйх боловч өрөө хоосон байлаа. Ингээд Санвартан Дюмо хоёр Дракула Минаг цайз руугаа авч явсан байх гэж таамаглахад Джонатан тэднийг тийш нь хүргэж өгөхийг зөвшөөрөв. Энэ хооронд Мария Хенритэй дахин уулзна. Тэрээр Хенрийг даруулахын тулд их л дотн хандах ба түүнийг хазах гэж байтал Санвартны баг түүнийг тасалдууллаа. Үүнд нь Марияч уурсан архирт дайрахад бэлтгэхэд Санвартан түүнийг буудан унагадаг боловч Мария хурдан сэргэж Хенрийг цохин унгаад Санвартыг хөнөөхөөр барьж авлаа. Харин Джонатан илд олж тэр даруй Мариягийн толгойг тас цавчна. Түүний толгой өсрөн Дюмоныг мөргөж харин бие нь Санвартыг багалзуурсаар байгаад унлаа. Гэвч түүний бие жичирхийсэн хിവэр байсан тул Санвартан загалмай авч Мариягийн зүрх рүү зоож түүнийг бүр мөсөн хөнөж чадлаа. Нөгөө тал хэсэг зарцнаар цайзын дотор авс үлдээгээд явна. Тэрхүү авснаас Дракула Мина хоёр гарч ирэн Минад цайзаа танилцуулав. Жүгдөрийн хөшөөнүүдтэй уулзсны дараа Мина хөгжмийн харьцаа тоглож Элизабетийн дайшинсыг өмсөж эхлэв. Харин цайзын үүдэнд Санвартны баг цэргүүдийн хамт иржээ. Тэд зарц нарыг явахыг хүлээгээд дотгош орохын тулд хаалгыг нээлттэй байлгахаар дайран орлоо. Гэтэл нэг цэрэг урт хаалгаа руу буудаж ойн ойролцоох ирчүүдэж их бугаар гал нээснээр цайзны олон хэсэг нурж эхлэв. Ингээд Дракула Минаг өрөөндөө үлдэхийг хүсээд өөрөө тулдгаар гарах ба Минагийн таазаж их бууны суманд өртөн нурж байсан тул тэр ихэд айсан байлаа. Жүгдөрийн хөшөөнүүдч доош бууж цэргүүдтэй тулдан тэднийг нэг нэгээр нь унгана. Гэвч айрам тооны хувьд тэднээс хамаагүй илүү байсан тул урагшилж цайзыг эзэлэхэд хэцүү байсангүй. Джонатан ч найзуудаа дагуулan зойрын өрөөрөө явах ба цэргүүд дээд давхруудыг нэгтгэхэд Минач тэднийг ирж байгаа хараад хаалгаад өгчлээ. Зойронд цэргүүд авс руу гал нэг боловч харамсалтай нь Дракула Джонатаны ард гарч ирэн түүнийг ач мэддэггүй амьтан гэж дуудаад ухаан алдуулчихав. Дараа нь тэр илт ашиглан цэргүүдтэй тулдаж тэдний дундуур хурдан хөдөлж оновчтой цохилдороо нэг нэгээр нь унгаалаа. Удалгүй олон цэрэг ирсэн ч Дракула тэднийг ч мөн хурдхан хөнөх ба Хенри энэ симхийг ашиглан хоёр бугаар зэрэг Дракулаг буудах боловч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Дракулач түүн рүү үсрэн хүзүүг нь хазаж гараараа нэг л тохин хаалгыг хааж илүү олон цэрэг орхоос сэргийлээд Санвартан руу илдээ тулгалаа. Харин Санвартан Дракулад бурхан бүтээлээ устгахыг хүсдэггүй тул түүний нэрийн өмнөөс аллах үлдэхийг хизээч зөвшөөрөхгүй хэмээн хэлнэ. Мөн Санвартан өөрийгөө Дракулаг аврахаар бурханаас илгээгдсэн нэг хэмээн хэлэхэд Дракулач хариуд нь өөрийнх нь царийн ганц аврал бол Мина гэдгийг онцлно. Гэвч Санвартан Дракулад чи бол Минагийн хувьд хараал нь болно хэмээн хэллээ. Энэ үед Минаг өрөөндөө орилохыг сонсон Дракула түүнд туслахаар яаран жүгдөрийн хөшөөнүүдээсээ цаг хочхыг хүслээ.
Хөшөөнүүд танхимдах, ирчүүдтэй тулдаж байх зуур Дракула өрөөрөө дайран орж Минаг тэврэн авав. Харин Сан Мартин түүнийг даах гэж оролдоход Дракула хаалгыг хаасан хэдий ч Сан Мартин түүнд хэрвээ чи их нэртэй үнэхээр л хайртай юм бол зөв зүйл хий. Түүнийг эргэн хүн болоход нь туслах ёстой хэмээн сануулна. Ийхүү эцэст нь Дракула Минагийн гуйлтыг үл тон өрөөнөөс гарч хайр технэрийнхээ төлөө өөрийгөө золиослохоор шийджээ. Тэрээр Минаг өрөөн дотор төгжин хаалгыг налан зогсоход Сан Мартин бурханд залбирангаа Дракулагийн зүрхийг гацаар зоон түүнийг энийг зовлонгоос нь чөлөөлж өглөө. Дараа нь Мина түүнийг өрөөрөө чирж оруулан үнс болж хувирхаас нь өмнө хайрын сүүлчийн үгсийг хэлж амжлаа. Энэ үед цайзын бүх гэрэл унтарч жөтгөрийн хөшөөнүүд хүн төрхөндөө орж хүүхдүүд болон хувирав. Харин Джонатан Мина хайж ирэхэд тэрээр хийсэн одож би үнсний дэргэд уйлж байлаа. Ингээд Минагийн хайрыг нэгэнтээ алдснаа ухаарсан Джонатан цааш алхан одох ба цайзын гадна Дракулагийн үнс салхинд тугдан замхарч 400 жилийн зовлонгоо эзэлж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.